За сайн байцгаана уу? 1-7 хоногийн хувцастай харуулдаг 7 days 7 look гэд бичлэгээ хийх гэж байна. Тэгээд энэ удаад 4 сарын эхний 7 хоногийн лукуудаа харуулах болно. Энэ хугацаанд болохоор Токиод өдөртөө нэг 16-аас 20 градус, шөнөдөө болохоор нэг 9-өөс 12 градусын дулаантай байх юм байна. Тэгээд 4 сар гэдэг бол Японы хувьд бас хамгийн ийм гоё үзэсгэлэнтэй үеүүдийн нэг л дээ. Ягаад тэгэхээр яг сакура цэцэг бүрэн дэлгэрдэг. Тэгэл tulip өөр бусад бүх цэцгүүд ингээд дэлгэрээд маш гоё өнгөлөг ийм гоё байдаг үе. Тэгээд бас цагаагаар ч гэсэн дулаарчдаг болохоор ингээ гоё хувцснуудаа өмсөөд гадуур гоё алхмаар, сахилмаар санагдаад байдаг. Тэгээд энэ үед би хэрхэн одоо хувцлах ямар лук бүрдүүлэхээ харуулъя. За даваа гарагийн лук. Дулаан болохоор ингээд ийм унсан нэмгэн материалтай блауснуудаа өмсөх айгуу дуртай. Тэгээд энийг болохоор би нодлын H&M-ээс яг үдээд авч исэн. Им креми өнгөтэй. Тэгээд ханцуу болон уртлаараа им гоё цацагтай нэмгэн блаус байгаа. Доогоороо болохоор бор им складтай мини юбк өмссөн. Тэгээд энэ маань дотроо өөрөөсөө шорттой болохоор хөдөлгөөн цаад учруулахгүй санаа зовох юмгүй ингээд өмсгöd амар байдаг. За тэгээд ийм хит их детальтай дээгүүрээ хувцас өмссөн болохоор аксессуарны хувьд болохоор ийм маш жижигхэн ийм шигтгээтэй манатын эмэг бүгчний хослол зүвчлээ. За яг цаг зүтсэн гэхдээ энэ бол угаасаа нэг харагдахгүй байх. Гадуур нь ийм нэлээд цайвар өнгөтэй пижак өмсчээ. За тэгээд доторх блаус маань өөрөө ийм гоё ханцуун дээрээ, ингэр дээрээ цацагнуудтай учраас тэднийг нь аль болох ингээд деталуудыг нь ил гаргаад ингээд өмсчүүл илүү чамин дэгжин харагдах байх. За тэгээ пижака товчлчноо тэгвэл илүү цэвэрхэн цэгцтэй харагдана. За гуталны хувьд болохоор ийм шаргал өнгөтэй илгэн урт үрийтэй бүүтс өмсөх гэж байна. Тэгээд би ер нь ийм богинохон юбк шорт өмсөж байгаа үедээ аль болох урт үрийтэй бүүтс өмсөхийг боддог. Тэгээд мэдээж эрг хавар намрын арай илүү сэрүүний улирлуудад цүнхний хувьд болохоор ийм шаргал өнгөтэй гуталтайгаа бас жоохон төхүүлээд ийм шаргал өнгөтэй арьсан цүнх барьжээ. За тэгээд бүтэн лукаа харуулах юм бол за ийм хөөрхөн цэвэрхэн дэгжин хувцлалтай байна. За хоёр дахь өдрийн лук. Би цамцаас солилцсон байгаа шүү. Түрний цамцтай бас нэлээ ойролцоо харагдчихж магадгүй. Тэгээд ууг нь ингээл гоё өнгөлөг юм өмсөйгээл ягаан магаан шар өнгөтэй юм блауснууд, сорочнууд авдаг ч гэсэн эцэст нь өмсдөггүй болохоор сүүлийн үед яг өөрийнхөө өмсдөг энэ цайвар блауснуудыг л авдаг болсон байгаа. Тэгээд энэ бол миний хамгийн сүүлд авсан ийм креми өнгөтэй бас блаус байна. Түрийнийхээс ялгаатай нь болохоор урдуураа онгоодоггүй юм битүү. Тэгээд өөрөөсөө юм мөртэй. Тэгэхээр мөрийг бас юм гоё твэрхгэр харагдуулна. Тэгээ юм бас хагас босоо захтай. Тэгэнгүүтээ ханцуун дээрээ юм бантгтай. Бантгтай ч гэж дээн ингээд юм урт уяатай. Тэгээд энийг нь бантглаад өмссөн ч болно, унжуулаад өмссөн ч болно. Тэгээ өөрийнхөө стайлинг хийгээд өмсчин. Артал нь бас ингээд ийм олон товчтой артлаараа тайлагдаж онгоодог. За ийм блаус байна. Доогоороо болохоор ийм индиго өнгөтэй шулуун загвартай джинс өмссөн байгаа. Энийг бас 3 сарын 1-7 хоногийн хувцлалтан дээр нэлээд өмссөн. За тэгээд өдөр бол ингээд явчих бараг болох байх. Орой жоохон сэргэн болчул гэж бодоод ийм чернэлийн ягаан өнгөтэй ийм үслэг цамцаа авчий гэж бодож байна. Тэгээд доторх бас цагаан цамцтайгаа жоохон ингээд контраст үүсгээд өмсвөл илүү гоё гэж бодсон учраас ийм нэлээд бараан дүнгийн гадуур одоо кардиган маягийн цамц сонгож өмслөө. За ингээд орой жоохон сэрүүн болчвол ингээд өмсчин. Тэгээд доогоороо гутлын хувьд болохоор ийм нэлээд гүн саарл асфальтын юм шиг өнгөтэй ийм цэвэр илхэн slim back гэж ярьдаг штэ. Ийм хойгоор онгорхой ийм баг зэрэг өсгөтэй нэг 6-7 см өсгөтэй ийм kitten heel өмсөд цүнхний хувьд болохоор энэ цагаантай хартай фурлагийн цүнхээ барьчээ гэж бодож байна. За тэгээ бүтэн лук маань нэг иймэрхүү харагдаж байна. Ингээд ийм өсгөтэй гуталтай, цагаантай хартай цүнхтэй. Тэгээд мэдээж эрг нүдний шилээ зүтсэн.
За 3 дахь өдөр. Тэгээд өнөөдөр ийм нэмгэн носон материалтай юм маш гоё нэмгэн бариу биений өнгөтэй юм топ өмсчлөө. Тэгээд доогуур нь болохоор ийм драпан тэгээд саарл өнгөтэй хар саарл өнгөтэй ийм гоё деталуудтай юбк өмссөн. Тэгээд энэ юбк маань болохоор өөрөө пижактага хос. Тэгээд 3 дахь өдөр ягаад чи нэг тийм хамгийн гоё ганган хувцас өмсмөр санагдаад байдгийг та нарт тэгтгүү. Тэгээд энэ пижак юбкны хослыг болохоор би яг нэг ийм хавар намар үнэхээр гангалмаар санагдсан үедээ өмсдөг хослол маань байгаа. Тэгээд пижак нь бас ингээд ингэр дээрээ ийм гоё цэцгэн оруулгуудтай. Тэгээд пижак юбк маань өөрөөсөө ийм гоё деталуудтай болохоор хүзүүний зүйлт мүлцүүлэхүү зүгээр ийм цагирган эмэг зүгээд тэгээд пижакны маань ханцуу жоохон богинохон. Ер нь пижак нь жоохон ийм бариу загвартай. Тийм болохоор нэг ийм маш нарийнхан ийм цаг зүчээ баг бугуурчиг харагддаг. За ингээд аксессуарны хувьд болцсон. Гутлын хувьд болохоор өчигдрийн өмссөн нөгөө ийм асфальтын юм шиг өнгөтэй энэ slim back өмсчин. Цүнхний хувьд бас өчигдрийн барьсан энэ хар цагаантай фурлага барьчихна. За тэгээ бүтэн лук маань за 4 дахь өдөр ийм бүдэг ягаан сакураны өнгөтэй ханцуугүй топ өмсчлөө. Тэгээд доогуураа нилээн өргөн хар сарал джинс өмд өмсөд энийхээ гадуур богинохон хар загвартай бомбер өмсчээ. За тэгээ бомберныхаа ханцууг нь хоошоо шуучин. Мак маань өөрөө ийм айгу доор ингэртэй задгаа болохоор нилээн том ийм сувдтай хүзүүний зүлт зүгээ. Тэгээ хүзүүний зүлт нь өөрөө том сувдтай болохоор бас нэг ийм хөөрхөн жижиг сувдын эмэг зүчлээ. За тэгээ ханцуугаа хоошоо шуутсан юм чи ханцуунда гаранда цаг ч юм уу бугуурч ч юм уу ингээд ийм гоё том аксессуарнууд зүчвэл илүү гоё харагдах бах. Цүнхний хувьд болохоор ийм жижигхэн хар коучийн цүнх барьжээ. Гутал нь болохоор өмд маань бас нэлээ ийм өргөн загвартай болохоор доогуур нь ийм хар омсон төрийтэй өсгөтэй гутал өмсчээ гэж бодож байна. За тэгэхээр бүтэн лук маань өмд маань бол бүр нэлээ ийм өргөн сул загвартай. Доошо жоохон тарпицсан дөө. Тэгээд тэрэн дээрээ ингээд ийм өсгөтэй гутал өмсчихгүй бол бас газар жоохон шүргээд байдаг. Тэгээ мэдээч эрэг нарныхаа шилийг зүгээд ингээд энэ жижиг цүнхээ бариад за ийм хөөрхөн бие твтэйхэн хэрнээ бас загварлаг ийм лук байна. За 5 дахь өдрийн лук. Өнөөдөр нэлээд том цагирган эмэг зүчээ. Тэгээд зүгээр энгийн ийм мини цагаан подуулк өмссөн. Доогоороо болохоор нэг ийм хар мини юбк өмссөн. Энэ нь бас нэг ийм давхрахтай. Тэгээд энэнийхээ гадуур бүр нэлээд зузаан ийм маш зузаан носон материалтай ийм жоохон улбар шарч юм шиг, улаан чим шиг нөгөө нэг orange red гэдэг нь штэ. Тийм носон цамц өмсч. За микрофон маань сонсогдох нь. За микрофоноо жоохон дээшлүүлчихлээ. Тэгээд энэ цамц болохоор юм нэлээд дээр V ингэртэй. Тэгээ маш зузаан. Тийм болохоор 4 сард бол дангаар нь өмсөхөд нэг их даарна гэж байхгүй. Тийм богинохон гэхдээ жоохон өргөн загвартай. Энэ дээрээ болохоор цүнх өмнөх өдрөд барьсан ийм хар коучийн энгийн жижиг цүнхээ бариад гутлын хувьд болохоор нурт төрийтэй хар бүтсээ өмсчээ. За тэгээд нэг ийм хар том шил зүгээд за final look маань нэг иймэрхүү харагдчих. За хагасаа өдөр өнөөдөр цэцэг үзэхээр явах болохоор бүр маш гоё эмгтээлэг хувцлие гэж шийдсэн байгаа. Тэгээд ийм цэнхэр дээр бор ийм нарийнхаа навчны хээтэй маш уурт ийм намирсан гоё эмгтээлэг плажо өмсчихлөө. Тэгээд плаж маань өөрөө бас нэг ийм цацагтай, деталь ихтэй болохоор үсээ задгаа тавьчвал хитрхийн эмх замбраагаа харагдах байх гэж бодоод үсээ ингээ гоё цэвэрхэн бооцсон. Үсээ бооцсон юм чинь гээд бас харцангуй том юм
шаргал өнгөтэй эмэг зүжлээ. Тэгээд эмэг маань паллажныхаа энэ товчтой бас зөгцөөд гоё цэвэрхэн харагдах бах. Гадуур нь юм шаргал өнгөтэй урт бас намирсан цов өмсөж байна. За ингээд цов маань бас маш урт. За тэгээд цэцэрлэгт хүрээлэнгээр нэлээд алхах учраас доогуур нь хөл дэвтэйхэн юм цагаан лоферс өмсөд цүнхээ болохоор плажныхаа өнгөтэй зохицуулаад ийм Michael Kors-ийн цэгэр цүнх барьчээ. Тэгээд цүнх маань бас ийм шаргал оруулах гуудтай болохоор эмэг плажныхаа деталуудтай бас зохицсон гэж бодлоо. За тэгээд бүтэн лук маань нэг иймэрхүү харагдаж байна. За сүүлийн өдөр буюу бүтэн сая өдрийн лук. Тэгээд өнөөдөр болохоор дээгүүрээ 3 дахь луу 4 дахь өдөр өмсөжсэн нэг Sakura-ны ягаан өнгөтэй маркныхаа бор өнгөтэйг нь өмсөд доогоороо болохоор юм хилэн материалтай. Тэгээд эрзэнтэй юм маш бие дэвтэйхэн юм сул өмд өмсчлөө. Тэгээд дээгүүр нь болохоор Gap-аас авч ийсэн бүр дурлаж авсан гэдсэн нөгөө яка өмссөн. Тэгээд энэ маань болохоор ингээд товчлоод өмссөн ч болон задлаад өмссөн ч болно. Гэхдээ товчлоод өмсөх юм бол тайлыг илүү гоё харагдуулдаг болохоор товчлоод харуулчих. За тэгээд энэ якны маань хамгийн гоё нь уртлаасаа илүү артал нь маш гоё харагдуулдаг юм тайлыг аягүй гоё тодтогдох загвартай. Үсээ боогоод нэг юм жижиг цагирган эмэг зүтсэн байгаа. Доогуур нь болохоор юм нэг бор өнгөтэй өмддөг уусгаад бор өнгөтэй Mary Jane гутал өмсөд бас нэг юм бортой хартай Coach-ийн мини бэг барьчи. За тэгээ final look. За өнөөдрийн бичлэгтээ маань хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн 7 days 7 look бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.